сайн бацгаана манайхаа. Одоо манай монголчуудын байнга асуудаг зүйл бол одоо хятадын их дэлгүүрүүдийн хямдрал хизээ болдог вэ? Тэгэд аль их дэлгүүрд очивол тохиромжтой вэ энэ төр гэдэг асуулт байдаг. Энэ асуултуудыг хариулах зорилгоор бас 7 сарын их хямдралын үеэр хятадын их дэлгүүрүүдийн хямдралыг танилцуулж өмнөх болоогоо хийсэн байгаа. Тэнд амлсан ясаараа одоо худалдаж авсан зүйлийнхээ тайланг та бүхэндээ тавихад бэлэн болоод байна. Тэгээд энэ удаагийн болоог бол одоо миний худалдаж авсан зүйл одоо жинхэнэ үн болоод хямдарсан үннийхэн зөрөөг одоо та бүхэнд бас харуулах санаатай энэ влогоо бэлдэж байгаамаа. За худалдаж авсан юмнуудынхаа баримтыг сая одоо сайхан нэгтгэж үзлээ. Тэгэд нийтдээ бол яг 1020 оноор юм худалдаж авсан байна. 20 гаруй нэр төрлийн эд зүйл авсан байхгүй юу? Энэ ийм хөөрхөн палаж авсан. Охиндоо одоо 100-ны ийм хөөрхөн палаж. Энэ болохоор 249 оноо. Тэгээ энийг 40 оноор авсан. Гэпийн палаж. Ийм хөөрхөн палаж авсан. Миний охин ч одоо их палажинд их дуртай охин л доо. Тэгээ ийм бас нэг 100-ны амар хөөрхөн ийм нимкэ сэмгэр ийм хөөрхөн палаж байна. Энэ H&M-ийн палаж 30 оноор авсан. За бас одоо Монголд очихоор найз нөхдийнхээ хүүхдүүдэд бэлэг өгнө гэд иймэрхүү хувцсанаар баг хүүхдийн бас нэлийн хөрхөн цуглуулсан. Энэ л ч одоо 10 оны палаж байна. Энэ бол бас 90 оны палаж. Гэсэн мөртлөө 10 он болсон. 10 оноор ч одоо бараг л хүүхд модтой чихэр аваад өгдөг мөнгө штэ энд одоо. Охиндоо бас хавар намар өмсгөл их зүгээр. Манай хүн ч одоо энэ Элза, Анна гэл одоо ерөөсөн мөсөн гүнзээр өвчлчээд байгаа. Энэ гэхэд ч одоо 159 оны цамц байгаа байхгүй юу. Тэгээд эхний ээлжинд 100 болж хямдраад 70 байхад нь авсан. Тэгээ энэ насны хөрхөн сэмгэр өмд 100 цагт айгүй хөрхөн юу нарны харшилтай болохоор охин би одоо годоо юм шуумгтай ханцтай утснууд бас их яваад байгаа байхгүй юу. 119 оны өмд 49 он болсон. Энэ үгэн залуучуудын стайл юм байлаа. Залуучуудын оролт. Тэгээд энэ болохоор бүр 20 оноор авсан. Энэ бүр амар гоё оролтоо. Бас нэг энэ H&M-ээр орсон чинь бас энэ 20 он болсон. Энэ чинь уг нь хэд 59.90 оны ийм малгай 20 он болсон. Ийм сайн бүснүүд бүр амар хямдардаг. Энэ бүр 20 он, 10 он, тэгэл бүр сайн нь бол нэг 50 он. Хэвийн үедээ бол энэ ихэвчлэн нөгөө 119 оны бүснүүд ахгүй. 119-с 199 оны хооронд байдаг бүснүүд. Гэтэл эдгээр одоо ингээд 10 20 он болсон. Энэ юу бүгд гэхэд ч одоо жишээ нь хэдэр авч үзье. Энэ ч 249 оны энэ юу байгаа. 249 ч одоо 80 он болсон байна. Тэгэхээр 120 он одоо дараа 80 он болсон байна. Энэ минжтэй яг тэ нөгөө бүр нөгөө нэмхэн өмд 79.9 гэдэг чинь 80 оны өмд 40 он болсон яг 50% хямдрал. Тэгээ энэ бол бас 100 айгүй хөөрхөө нөгөө жинхэнэ даавуу өмд. Тэгээд 100 хөнгөн нэмхэн хүүхд мөхтэй тоглоудаад гэр зуурхан хүрээний дотоороо явж байгаа нэг подол хайчаад нэг ийм өмдтэй явждаг. Энэ жишээ нь бас 129 оны юм ингээд 40 он болсон. Энэ бол зүгээр гэр зуур ёстой нөгөө охиноо хөтлөө саллуулж яваад хотхон дотороо өмсөх хөөрхөн десант бодолк. За энэ өвлийн хувцснууд бас их хямдарсан байсан өчигдөр энэ зуны хямдрал дээр. Энийг болохоор бас нэг хүнд авсан юм аа. Энэ одоо 249 оны цамц 100 он болсон. За энэ дугаар болоод өмнөх дугаараар одоо Бээжингийн их дэлгүүрүүдийн хямдралын талаар айлтгахаар танилцуулах гэж зорилоо. Тэгээ манай монголчууд бол энэ Хонконг зах, Дахумны зах хоёр дээр их ирдэм байлээ. Тэд нар нь бас монголчуудад зориулаад илүү их хямдардаг. Тэгэхээр яг тэр үеэрээ ч юм уу тийм ээ хятадын бүх их дэлгүүрүүд бол энэ брэндүүд бол бүгд адилхан үнэтэй шүү дээ сүлжээ тий. Тэгэхээр яг хятад бараа авдаг үнээрээ энэ брэндийг бас цуглуулж болох боломжтой шүү. Илүү сонголттой шүү гэдгийг одоо хэлэх гэж гол нь энэ дугаараа хийсэн юм аа.